Автомашины гараж дотор гэмт хэргийн шинжтэй үйлдэл буюу нэг залуу нэг хүний биед халтан додож байгаа бичлэг сошиал тавигдсанаар энэ хэрэг нийтэд илт болж энэ хэргийг хэн үйлдсэн гэдэг манайхан маш хурдан олсон. За энэ бичлэг бичигдэж үлдсэн хоёр хүн бол Холимог Тулаан Чин Зориг түүний найз Тэнгис гэх залуучууд байв. За уг хэрэг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэж Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүрэг эрүүгийн хэргийн анхан чатны тойргийн шүүхэд шүүх хурал болсон байдаг. За хэвлэл мэдээллийн хэрэгслээр Холимог Тулаан Чин Зоригт цагдаа хорог талсан сэргийлэх арга хэмжээ авч мөн түнд холбогдсон шүүх хурал болж ял авсан талаар мэдээлж байв. За мөн Чин Зоригт гэгэн цагаан өдөр машин дээр гар шийсэн автомашин дотор явж байхдаа нэгэн залууг айлган сүрдүүлж байгаа дүрс бичлэг нь сошиал тавигдаж маш олон хүмүүсүүдийн дургуйцлыг хөргсөн. За хэдүүлээ бичлэгийг үзье. Ямар амдраа алгүй. Машин дээр шийд мэт шааж байна. Биш. Чин Зориг биш нь зөө. Ямар? Бокс чин зөө. Чарууд. Хийчих зүгээр. Энэ камер бичиж чинь жилж. Би гомд санал байхгүй гэдгийг хэл. Гомд саналтай байсан ч хамаагүй. Ясуухад хүн гэмтлээ бид 10 саяар торгуултыг. Дараагуудад 20 саяхаа торгуулсан дэр писта харин над мөчний чи ясыг биш тархитлооны чи ясыг пистаа нуглаа шүү. Ойлгосноо? Гой. Чи ясна намайг ингэ энэ пистаа ингээл яриад яваад идэг. Ярдгэл пистаа гэж танад бодоод байгаа хөө тий. Үгүй. Бид содоо гэж пистаа мөн хөө очоод гэртээ шатаач шүү аа. Яг шатаахтаа бичлэг гэж чамаа шатаалах юм болоо. Ойлгосноо? Би та нарыг пистаа би та нар шиг залуу байж үдсэн зөө. Дөнгөж 20 21 22-т байж би та шиг юм алиагаа алдсан нинжа банд байгааг шүү аа. Чадахгүй тэгээ яах юм? Би байж идэл пистаа байсан. Чи хүнд чадахгүйгаа хэлждэг байгаараа зөө. Би чадахгүйгаа хэлэх юм бол би дараагийн арга хэмжээгээ тэгж авъя гэд бас юм уу бодож төлөвлөж явна шүү дээ. Ойлгосоо? Яах гээд байгааг мэдчихгүй. Тэд чи ямгана алгуулчих юм. Чүм яа уцахгүй. За тухайн өдөр юу болсон, юунаас болж маргалцсан талаар ярив. За Тэнгис гэх залуу Чин Зоригтой ажлын шугамаар 2021 онд танилцсан юм байна. За тэр хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр Чин Зориг руу залган би Солонгосоос ирлээ уулзах гэсэн. За тэр хоёр хүнсний 4-р дэлгүүрийн ойролцоо уулзсан Каракод орж 3-4 хорооллын хаан гэх нэртэй зочид буудалд хоноод машинаа бариулах зорилгоор Тэнгисийн танил Бэг гэх эмэгтэй гэрээс нь очиж аваад тэр гурав хэрэг болдог газар автомашины гараж дээр очижээ. За энэ дурддагдж байгаа Бэг гэх эмэгтэй нь өмнө нь Тэнгисийг Солонгос явахаас өмнө ойр дотны харилцаатай байсан бөгөөд түүний Солонгосоос буцаж ирэхэд нөхөртэйгээ эргээд нийлсэн байна. За тэгээд гараж дотор ууж идсэн зүйлдээ халз огтсон Чин Зориг Тэнгист хандаад наад нэмэгтэйгээ гэрт нь явуулчих та хоёр хоёулаа гэр бүлтэй хүмүүсүүд цаан чинь хүүхэд өнчрөөд үлдэнэ гэсэн юм байна. Ер нь бол энэ нэмэгтэй Тэнгистэй харилцаатай холбогдоод явж байгаад нь тэр дурамчхан байсан гэдэг. Үүнийг Тэнгис ч гэсэн мэдүүлэг дээр дурдсан байна лээ. За тэгээд Чин Зориг Бэг гэх эмэгтэй нөхөр сүдэртэй гэр оронтой юм байж гэртээ хараач гэж хэлэн нүүрлөө нууцаацсан алгацсан юм байна. Үүнийг харсан Тэнгисэн дагуулж ирсэн эмэгтэйгээ өмөөр нь тэр хоёр маргалдан маргаан нь зодон болжээ. Ерөөсөө л ийм зүйлс болсон байдаг. Шүүгдэг Чин Зориг мөрдөн чалгай ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ за Тэнгис Бэг гэх эмэгтэйг өмөрөд намайг зохиход би уур бухимдлаа барьж чадлагүй сүүлдээ зодон болсон надад найзаагаа алах сэтэл санаа зорилго байгаагүй. Урдаа зөөлөвч ирзэнтэй уян хамартай машины эд анги айлгах зорилготой аваад нуруур нь 2 удаа зогсон хүний бид хөнгөн хохирол учруулсан танхаарсан үйлдэлээ хүлээн зөвшөөрж байгаа. Хэрв амь насанд халдах санаа сэтэл байсан бол толгой руу цохих үйлдэл дуусах байсан. За шүүх хэмнэлгийн дүгнэлтэд хүлээн зөвшөөрж байгаа. Найздаа хохирол гомдол байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. За бүгдээ сайн байцгаана өрөө минь дээ. За би нэг товчхон тодорхой нэг бичлэг хийгээд оруулах гэж бодлоо. Тэгээд өнгөрсөн 7 хоногт үнэхээр харамсалтай зүйл болсон. Надад болон манай найз тэгээд нийгмийг чоцроосон ийм одоо үйлдэл гаргасан даа. Өөрчлөх хүсэж байна. Найз хүмүүст бас өөрчлөх хүсэж байна. За тэгээд маш олон хүмүүс одоо миний биеийн байдалд санал зовсон байлаа.
одоо миний биеийн байдал энэ бол дайггүй байгаа. Маш олон нэг нарийн болон энгийн шилжүүлнүүдээ хийлгсэн эхлэгээ хэлж явж байгаа. Одоогийн байдлаар одоо тариф толгоонд гавласан ч юм уу тийм хүнд аюултай амнаас хүрэх тийм асуудал одоохондоо алгаа. Хохирогч Тэнгис мөрдөн чалга ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ тухайн өдөр юу болсон талаар яриад гараж дотор юу болсноо сайн санахгүй байна. Нилээ орой харанхуй болсон хойно гэмтлийн эмнэлэгт орон дээр гинэт цэрээд өөрийгөө жодуулсан гэдгийг мэдсэн. Чин зориг миний дагуулж ирсэн эмэгтэйр ууц цацаж харагдах үйдлээрээ дорд үзэж дормлоод байсан. Намайг тухайн эмэгтэйг өмөрсөн гэж оцсон байх. Тэр гэр бүлээс гадуур харилцаанаас болсаалсан 2 охинтой тул түүнд эмзэг туссан юм байна гэдгийг сүүлд ойлгосон. Жодож байгаа бичлэгийг харахад үнэхээр нүд халтрам сэтгэл өвтгөм арайч найзгаа ингэж дайр зодно гэж ботсонгүй тэр бичлэгийг харсан хинч хүнээ алж байна алчглаа л гэж харна. Би өөрөө ямар ч эсэргүүцэлгүй тэр хүн төмрүүдээр удаа дараа зохиулж боож унгаад ухаан алдуулаад машины гол том хүн төмрөөр далайж толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохиж байгаа нь тодорхой харагдаж байна лээ. Би бичлэгээс цогсон тоо цохиулсан газраа харж чадаагүй сошиал миний зодуулж байгаа чин зоригийн агсар догшир танхаар аархаж байгаа бичлэгүүд хаа сайгүй явж байна. Хэдийн найз нөхөд гэж бодож авсан ч чин зориг хүнийг өвгөлт хүргэж болох аргаар эдгээр үйлдэлүүдээ ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр хүнээ алхахаар оролдож байгаа үйлдэлд хуулийн дагуу шийднэ гэж найдаж байна. Энэ аймаар задуураас амьд үлдсэндээ баярлаж байгаа. Би их хацтай хүн юм. Хэрвээ цаанаас би аах гүйж ирээгүй бол 2 цохоо зогсохгүй шинжтэй дахид зогсон бол өдийд би ингээд мэдүүлэг өгөөд явахгүй өгсөн байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор гомдолтой байна гэжээ. Гэрч Бек гэх эмэгтэй мөрдөн чалга ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ тухайн болсон үйл явдлыг гэрчлэн мэдүүлж би одоо чин зэрэг гэх хүнээ сайж байна. Их ширүүх хүн байсан. Надад ямар нэгэн зүйл болвол энэ хүнтэй холбоотой гэсэн байна. Хэдийгээр Тэнгис энхүү чин зориг зодуулж хохирогч болсон чин зоригийн зүүн нүдийг нь цохиж гэмтэл учруулсан тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчээр татагдсан. Энэ хэрэг 6 сарын 26-ны өдөр болсон бол үүнээс 4 сарын дараа Тэнгис 13 хоног цагдаа хоригдсон байдаг. Шүүгдэг чин зориг нь хохирогч талын байр сууриас мэдүүлэг өгөхдөө Тэнгис Бек гэх эмэгтэй өмөрөж миний зүүн нүд рүү нэг удаа цохиж дээр гэмтлүүдийг учруулсан. Надад одоо ямар нэгэн зовир байхгүй санал хүсэлт алга гэсэн байна. Улсын алдаг шүүгдэг чин зоригт цогтуурсан мансуурсан үед одож онц харгас хэрцгийгээр хүний алхахыг завсан гэмт хэргийг үйлцэн байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дээр зүйлээ 2 дахь хэсгийн 2-1 2-7 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлцэн гин буруутай тооцож 5 жилийн хугацаагаар 20 хял оногдуулах санал гаргасан. Энэ зүйл залтанд дэлгэцээр харагдаж байгаа. Шүүгдэгч Тэнгист арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ авто засварын газарт эргэн чин зоригтой үйл ялах зүйлээс шалтгаалan хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдан нүүр хэсэгт нь зохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлцэн болох нь тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлийн 1-р хэсэгт заасан гэмт хэрэгүүлсэн гин буруутай тооцсон 451-тэй тэнцэх хэмжээний буюу 450 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Мөн хуулийнхын зүйл залтанд дэлгэцтэй харагдаж байгаа. Шүүгдэг чин зэрэг шүүх хуралдаанд 2 өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд түүний нэг өмгөөлөгч нь гэмт төрүүлэгдсэн шалтгаан зэргийг харгалзан шүүх шударгаар шийдэж сэтэл санаа зэргээс хамааран эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг биш 11 дээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах 20 дахь заалтад зааснаар зүйчлэх боломжтой гэд мөрдөн чалга ажиллагааны нууц гэж одоо байха болсон байна. Энэ хүн муу хүн байж болох ч нийгмээр хараад зүхэд зарлаж болохгүй. Энэ бичлэгийг хэн тараасны нь ол тогтоогоогүй. Б тараас юм уу, цагдаагийн байгууллага тараас нь уу, прокурор тараас нь уу ингээд муу хүн учраас хамгийн хүн дээр ялдаж болохгүй. Иймд шүүх бүрэлдэхүүн үүн дээр дүгнэлт хийж хууль заасан нөхцөл байдал хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг хэргийн үед баримтуудад бодит дүгнэлт хийж үзнэ үү? Шүүгдэгчид 6 сарын 20 хял оногдуулах саналтай байна гэжээ. Тэнгисийн өмгөөлөгчийн байр суурийг сонсъё. Зөөлчлөлтээр шүүгдэг чин зоригийн өмгөөлөгч нар маргаж байна.
Бичлэг харахад шүүгдэх чин зоригийн зодуурын улмаас тэнгис учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл боловч түүнийг гаргаж буй догшин авирыг сайн харж хуулийн хүрээнд сануулах хэрэгтэй. Магадгүй сайн өмгөөлөгч нараа өмгөөлөө зүйлчлэл хөнгөрүүл цаашдаа дахиад өөр хүнд эрсдэл учрах зам байдал байгааг өөрөө ойлгож үзээсэй. За Б гэх эмэгтэй яв гэж хүн алгадаж ус цацснаас болж энэ хэрэг болсон. Тэнгис энэ зүйлийг зогсоод зодуулаагүй байсан бол Б гэх эмэгтэйд энэ эрсдэл учрах болзошгүй нөхцөл байдал харагдаад байгаа. Тэр эмэгтэй гэр бүлийн гадуур харилцаатай байсан гэдэг гол дүгнэлтээ хийгээд байгаа нь буруу. Буруутгагдж байгаа үеийн хувьд тухайн эмэгтэйг өмөр нэг удаа цогсон асуудлаа хүлээн зөвшөөрдөг. Хохирсон үйлдлийн зүйчлэлийг шүүх шийдэх байх. Гэхдээ ямар ч уур бухимдалтай байсан ч гартаа эд зүйл барин хүний биед халдсан энэ үйлдэл ял өгөхөөс илүү ухамсарын хувьд ойлгоосэй гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна гэж мэтгэлцсэн байна. Шүүхээс чин зоригт прокурорын зүйчлэлийг хэвээр үлдээн 5 жилийн 20 хайлыг 3 жил болгон тэнгис 450-тэй тэнцэх хэмжээнд торгох ялын саналыг 501 болгон 51-жээр нэмэгдүүлэн шийдсэн байна. Ихэнх тохиолдолд гэмт хэрэг үйлдэх үедээ согтурал хунааны зүйл хэрэгэлсэн байдаг. Чин зэрэг өөрийн сошиал хуудас дээрээ арх дарснаас хол явах талаар бичлэг оруулж байсан байт юм байна. Одоо тэр бата намайг архиар шахаад гараад сухтуу машин онж авч хүн дээр ачсан тэр миний өмнө шоронд суухгүй байхгүй юу? Ер нь бол би тэр наа архи чинь бүр уух үедээ та нарыг бүр баг аавс нь мэдэхгүй байх үед чинь уудгаа уугаад алдтгаа алдаад ойлгоцсон. Гэхдээ арх уухаал болж байгаа. Үнэхээр архины хамааралтай болцсон октоодыг би мэднэ. Залуучуудыг мэднэ. Тэгээд 7 хоног гүрийгээл тэгээд арх уучдаг. Та нар бүр өөртөө байж боломгүй тийм төсөв төвчээ гаргаж байгаа 30 хоног арх уухгүй байгаад үз. Амьдрал чинь бүр тэнгэр гадар шиг болоод эхлэх цагт угаасаа өөрөө арх уухыг ч хүсгээ болчтой юм байлээ. Гэхдээ амьдрал дээр бид хэлсэн ярьсан үгээ өөртөө хэр биелүүлдэг вэ? Ботгол асуудал. Миний суугаад дэмжин наттай хамт байгаарай. Цаг зав гарган сонсон танд баярлалаа.